Ингрийн хаяг ширтсээр үүрийн туяатаа уралдан Америк дахь монголчууд номын сурвалжлах ажлаараа их гүрний нийслэл Вашингтон хотыг бид зорин яваа маань энэ. Өглөө бүр өдрийн сайхантай золгож, өдөр бүр хүний сайхантай учрахыг билэгдэн сэтгэл ихэд тогтолж байлаа. Вашингтон хотноо өнгөрүүлсэн дурсамжит өдрүүдийн тухай, номын зочид болон уулзаж учирсан халуун сэтгэлд элэг нэгтнүүдийн тухай замын тэмдэглэлээсээ үзэгч та бүхэндээ хүрэхээр бид бэлтгэлээ. 2012 оны 1-р сарын 27-ноос 2-р сарын 12-ны өдрүүдэд бид Вашингтон хотноо ажилласан юм. Энд байдаг Монгол соёлын төвийн хамт олон бидэнтэй уулзах урилга бүхнээс түрүүнд ирүүлсэн юм. Бид халуун дотн яриа өрнүүлж, цаашдын хамтын ажиллагааныхаа талаарч зөвлөлдөж амьдсан. Энэ үдшийн уулзалтыг тэд үнэхээр чамбай зохион байгуулжээ. За энэ ихэнх манай гэрээ зүйл эцэгдийн эцэгтэй тэг бүгдээр өөрөөсөө манайхад нэр нийлэхээр юм хийгээдээ. Энэ танагаас авах юм уу? Жишээлбэл энэ инхигийн эсрэг байна. За тэгээд сэргээгийн эсрэг. За сэргээ хараад хажуусан байх. Намуудаа эцэгтэй гэрээ эцэгтэй мөрөнгийн эсрэг боловцээ. Байцааны ороо Монгол соёлын зөвхөн монголоор ярина. Аяллаа маань бас нэг зорилго нь уг төвд гишүүнээр элсэж үйл ажиллагааг нь дэмжих явдал байсан юм. Би энд цугларсан Монгол соёлын төвийн удирдах зөвлөлийн бас нийт гишүүдэд тэгээд тэр дундаас Саруул Эрдэнэ, Дэлгэр цогт за тэгээд энд ирсэн бүх энэ өнөөдрийн арга хэмжээг биднэрт зориул цаг заваа амралтынхаа өдрийг зориулаад энэ сайхан эдэ будааны дээжийг бэлдсэн энэ охтууд бүсгүүчүүдэд энэ айлын эзэгтэй эзэн нарт бүгдээрэнд их баярлаа. Тэгээд гишүүнэр намайг ингээд хүлээн авна уу гэд Монгол соёлын төвд одоо хадгаа өөрийнхөө гишүүнчлэлийнхаа хураамжтай барьж байна. За ихээр яг одоо манай Монгол соёлын төвийн гишүүнээр одоо Монголын кино урлагийн түүхэнд дэх одоо Мерлин Монрон гэж хэлэгдэхээр манай одоо үе үеийн одоо жүжигчид ч тэр үзэгчид ч тэр ингэж хүндэлдэг ийм сайхан одоо жүжигчин манай Монгол соёлын төвд гишүүнээр хэлсэн бид нар маш их баяртай бүгдээрээ одоо их хүндэтгэлтэй бид нар хүлээн авч байна. За их баярлалаа. Соёлын төвд маань өөр миний чаддаг хүч хүрдэг юм байх юм бол та нар газар холдохгүйгээр чихээгөөрөө бас холбож бид нарыг чадах хэмжээгээр нь дайчилж байгаараа бид нар угаасаа тэгэл угаасаа нөгөө зуул мөхийнхөө өмнө их бадмалдаг гэдэг шиг тэтгэвртэй суухынхаа өмнө нэг их байдаг шүү дээ хүн тийм. Тэгээ туснаа чадхал юм байвал. Ном ярьж байгаа мэдэн намаа. За би ч бас нөгөө зөвхөн номыг зүгээр авчих. Нэг данс нэг юм дээ. За энэ тэгээд энэ машинтаа бид нар хараач таашаа. Та хоёрын үүсгэж эхлүүлж байгаа энэ үйл хэрэгт бас тусал болох болоо далай тусал нэмэр болох болоо гэдэг танд намаа хэлж байгаамаа. Их баярлалаа. Би бас намайг энэ оюуны энэ бүтээлийг чинь хамаагүй зүгээр авч болохгүй шүү дээ. Бишүү гармын Лос Анжелесын тэмдэглэл Саруул Эрдэнийн манайхан Америкт зэрэг харьд суугаа монголчуудын ажил үйлсийн тухай бичигдсэн олон сайхан булган сүлтэй бүтээлүүдийн араас манай ном бэлтгэгдэж байгаа нь үнэхээр бэлгшээлтэй. За би гомаасаа. Энэ асуулт манай эрхэм зочид одоо. Энэ одоогийн одоо согны гэр бүл одоо манай гишүүн болж байгаа одоо хүлээн авна. Оо манай. За манайхан цөмөрөө талархаж байгаа үстэй. За одоо ингэ нарийн бичгтээ шилжүүлээ. Автошаг болон лэдийн хаталтай. Өөрөө бас дараа болж харагдсан.
Сарууд эрдэнэ, дэлгэр цогт, хуйга, дэлгэр мөрөн, сэргэлэн, нараа, номоона, ган тулга, хүдрээ, Андрю, инх цэцэг нартаа талархал илэрхийлье. Халуун дулаан уур амьсгалд нэгэн хөгжилтэй үдшийг эвсэг сайхан хамт олонны дунд өнгөрүүлсэн маань мартагдашгүй. Үгүйлийн сан нэвтрүүлгээр маань та бүхэнтэй аль хэдийнэ танилцуулсан дуурийн гослол дуучин Саран бидний очихыг дууснасаа хойш байнга асууж байсан юм. Мэриландын Аннаполист амьдарч байгаа тэднийд бууж, номын зочны сурвалжлагаан авч, ажил амьдралын чухал санаанууд солилцсон сайхан үдшүүдийг үзсэн юм. Алдарт Карнеги хоолын тайзнаа Монголын дуурийн дуучны Цээл яруу хоолойг анх таниулсан уран бүтээлч бүсгүй маань Илэн Далангүй энгийн сайхан яриад илгэж үлээ. Ер нь тайзан дээр ямар нэг алдаа гарах үе байдаг уу? Тайзан дээр алдаа гарна. Яг үе ингээл одоо хүм чинь яана гэл нэг бодогдох үе биш үү? Бид тулжиндаа гардаг. Тэрийг бол тэгэл одоо өстой тухайн үед ёстой тэгэл нөгөө мэдэгдүүлэхгүй. Тий айлхуур мэдэгдүүлэхгүй тэгэл одоо тэхэл ёстой байсан юм шиг ингээл өнгөрөх одоо тэр чинь нөгөө нэг л болоод нөгөө кадр одоо кинон дээр бол одоо за алдаа ижлээ гэд кадрыг нөгөө дахиад авдаг шүү. Болж болно тийм ээ дахиж нөгөө яана би алдчихлаа дахиад дуулыг гэлдэг шүү дээ. Авиаслаг залуу уран бүтээлч гэр бүл Гамболд дарь сүрнээр мөн л биднийг хүлээж байсан билээ. Америкийн хөдөөгийн гэмээр жижиг бөглөөд хотод амьдарч байхдаа олонний урсгал, мэрэгжлийн чөлөө төрсөлдөөний хүсэмжлэн байсан тэдний маань зориг биелэн олж их гүрний нийслэлд шилжин сууршаад байгаа билээ. Нүүж ирээд удаагүй хэдийч тэд үнэхээр ихийг амжуулжээ. Ажил төрлөөс эксэлхийн зэрэгцээ орон гэрээ тогтчулж байгаагаан үзүүлсэн юм. Тэд маань мэрэгжлийн зураачдыг хэлэхүү засаж чимэглэж байгаа булан тохой, өнг будаг бүрэн цаанаал нарын хоршил дүүцэлтэй харагдана. Хамгийн бахархалтай нь энэ бүхнийг тэд өөрийнхөө гар, ур, авиас, чадлынхаа хүчээр бий болгож байгаа явдал билээ. Эрдэнэ чимэг ээжч хүүхдүүдийнхээ хийж бүтээсэн бүхэнд сэтгэл тун хангалуун байсан. Вашингтонд байсан өдрүүдэд бидний ажилд чин сэтгэлээ сайн тусалж үйлчилсэн айлуудын нэг бол Гамболдын халуун амбул юм. Яг Монгол зургийн ангийнхан бол бас манайхан чи их нарийн маш чанар гоё зурдаг. Тийм тэрийг бас яг ингээд сайн бас яг сурж гаршаагүй учраас тэгээ яг анханаас нь сурж байгаа. Тэгээ биирээ яаж орих вэ? Тэр бүгдийг тэгэл торго тэр муутуу цаас тэр хэргэлдэг будаг те бүгдийг анханаас нь сураал. Муутуу цаасан дээр зурж яваад тийш цоорчход хэцүү байх та. Тийм тэгэхээр чи нөгөө баллаж болох тийм байхгүй шүү дээ. Нэг л зурлаа тэгэл өнгөрөө. Тэгэхээр нэг татхад л тэгэл шингээл тэгэл тогтоо. Киноны зураг авсан бол тэр чигээр өнгөрдөг шиг тий. Америк гүрний нийслэлд зочилсон хүн бүрийн үзэх ёстой газруудаар орох цаг тун бага явсан ч хагас өдрийг бид ийхүү зураг татуулахад зориулж чадсан билээ. Номын зочин Best Design компани захирал жаргал сайхан хамар цоргин хан хийх хорхогны махаар дайлж Монгол ахуйг зурс хийтэл санагдуулсан нь энэ их хурдтай гүрэнд тээж явсан алжаалын минь арчих шиг болсон. Өвлийн дунд сар хэдийч тэр өдөр гинэт налайга дулаарсан нь биднийг тэнгэр харсан гэлтэй. Барилгын засал чимэглэлийн чиглэлээр ажиллаж байгаа энэ компани үйл ажиллагааг нүдэрээ харж чихээрээ сонсч явхад үнэхээр бахархмаар байсан юм. Тэгэхээр өнөөдөр энэ дээрээ ингээд харахаар Америкийн энэ барилга энэ хийж байгаа энэ механизм систем бүх юмнууд нь бас их нарийн юм аа. Угаасаа л Америк орн чи стандарт барьж ил хөгжсөн орн гэдэм байлээ. Монголд бол мэдээж хөгжиж байгаа сайхан энэ үед бол мэдээж стандартыг нэвтрүүлэх чухал байх. Тэгээд чанартай тийм материал бүтээгдэхүүн одоо тийм газруутай их холбоотой байдаг warehouse-уудтай олон жилийн түнш байсан. Одоо жишээлх юм бол энэ манай Монголоос ирсэн улсууд байгаа. Тэд нар ч гэсэн Монголд бас бүтээн байгуулалт руу орсон. Тийм хороол барьж байгаа. Энэс би чанартай тийм материалыг олж өгөх эсвэл одоо сонирхсан тийм үйлдвэрлэл явуулах эсвэл багаж тоног төхөөрөмжийг бас олж өгөх тийм бүх газруудтай холбогдсон тийм юмыг нь хийж өгдөг. Хэрвээ хүсэх юм бол Монголоос ямар нэгэн бизнесийн эзэдүүд ингээ харьцах юм бол туршлагынхаа дагуу зөвлөгөө өгч тэр талтай холбож өгч болох. Ажил хэрэгч эрч хүчтэй энэ шавилхан бүсгүйн хийж бүтээсэн бүхэн бидний нүдэнд ил байдаг.
Мэргэжилдээ сэтгэл зүрхэн өгч чадсан тэрээр харьд суугаа монголчуудын анх дагч үеийнхний мэдээллийг олон түмэнд цаг алдалгүй хүргэдгийг хэн бүхэн мэднэ. Сэл залуугаараа одсон хөгжмийн зохиолч Баярхүүгийн охины хувь заяа цэнхэр дэлгэцтэй холбоотой явах учиртай байжээ. Америкт байгаа амжилттай явж байгаа бус хүчүүдийн нэг бол яхаа аргагүй өөрөө штэ. Тэгэхээр хүний амжилтанд хүрэхийн үндэс юу вэ? Хүн болго өөрөөр л хэлэх байх л та. Миний хувьд бол өөрийнхөө бүтээсэн юм болгоно л амжилт гэж бодож байна. Би өөртөө зорилго тавиад тэрийг бүтээгээд ингээ биелүүлээд явж байгаа юм бол амжилт гэж л би хэлмээр байна. Хүүхэд байхасаа телевиз хэмээх их айлд хөл тавьсан уран чимэг одоо ч хамт олон уран бүтээлчтэй үгүйлэн сэтгэлдээ дээдлэн тээж явдгаа. Америкт хэдэн онд ирвэ? Америкт би 10 жилийн өмнө ирлээ дээ. Тэр үед тухайн үед залуучууд бүгдээрээ л Америк гэдэг бүрэн үзчихээ очоод хэл усын сурчээ гэсэн бодолтой байсан. Тэрний нэгэн адил би Америкт ирсэн. Америкт ирээд 10 жил боллоо. Бусад монголчуудынхаа нэгэн адил одоо ямар л ажил байдیں۔ Тэрийг хийсээр л явлаа. Тэгэж явж байгаад 2010 онд Human Television нээсэн. Тэгээд ер нь яагаад Human Television нээсэн бэ гэвэл гадаадад ажиллаж амьдарч байгаа ер нь залуучуудын хүсэл мөрөөдлийн нэгэн хэсэг нь одоо эзэмших татсан мэдлэг мэргэжлэрээ ажиллах юмсан гэсэн хүсэл байдаг байх гэж би боддог. Тэдний нэгэн адил би ч гэсэндээ бас эзэмшсэн мэргэжлэрээ ажиллая гэсэн хүсэл мөрөөдлөдөө хөтлөөдөж яваад би Human Television нээсэн. Урнаа зураглаач, эвлүүлэгч, сурвалжлагчдын ажлыг ганцаараа хийж, аппаратаа үүрээд аялж, алт биеийн чилтэл ширээний ард суудаг. Ер нь анх дагч үеийнхний түүхэнд хэвлэл мэдээллийнхний оруулж байгаа хувь нэмэр онцгой билээ. Тэдл биднийг хорвоо ертөнц хөгжил дэвшилтэй холбодог. Алдар царайд кино нэг үе бол одоо ерөөсөн Монголын гудамжийг хөнгүү болгож ирсэн гэж их анхаарлын төвд ирсэн кино шүү дээ. Модны гэх юм уу да. Алдар царайд урнаагийн дууг Монголын ард түмэн яг тэр Канделяриаг одоо хэмбэлээ нөө 3-4 зэрэг л яваад байдаг шүү дээ. Канделярия, Дианера, Ребека. За Ребека энэ гурвын дууг яаж салгаж тэгж 3 хүний дууг зэрэг оруулж байгаа. Энд чинь ахвал самбаа бас алдахгүй яг тэр донж нюанс тэр хүний гаргаад байгаа эмоцийг гаргаж ижил зэрэг явна шүү дээ. Тэгэхээр хэл хурц хайлтрахгүй хараа гэдэг ерөөсөө дуран шиг байна шүү дээ. Яаж ингэж амжуулах? 1990-ад оны ихэр юм да 200 ангид Мексикийн олон ангид орон сайхны кино орж ирлээ. Тэр үед чинь Монголд олон ангид кино юу орж ирээгүй байсан шүү дээ. Тийм болохоор нэвтрүүлэгч Гантигма, Бямб цогт одоо Eagle телевизийн биш 25 дугаар телевизийн нэвтрүүлэгч Баярхүү, Жаргал сайхан гэдэг ингээд бидний энэ хэсэг нэг үеийн залуу нэвтрүүлэгч нарыг сонгож авлаа. За тэгээд би тэр нэвтрүүлэгт Канделярия, Дианера, Ребека гэдэг энэ гурван өөр одоо дүр төрхтэй энэ гурван өөр жүжигчний дуугийн одоо орчуулгын кинонд уншихал гэж ярьд юм л та. Бас яг дуу оруулна гэж яриулаас өрөөсгөл юм байгаа. Дагаж унших. Тэгээд Канделяриагийн уншилтыг бол одоо би өөрөө бас их аюу дуртай. Жил гаруйхны өмнөөс бие даасан студийнхээ үйл ажиллагааг эхэлж байсан түүний нэвтрүүлгүүд өдрөөс өдөрт чанаржиж тэр хэмжээгээрээ үзэгчдийг даллан дуудаж хэн бүхний хүсэн хүлээдэг мэдээллийн ертөнц аль хэдийнэ болж чадсан билээ. Хүмүүс ард тал нь ерөөсөө үзэгддэггүй дандаа нэвтрүүлгийн хөтлөөд гардаг ийм сайхан зочныг өнөөдөр урьж та бүхэнтэй уулзуулж байгаадаа би бас их баяртай байна. За ингээд дараагийн зочин хүртэл түр баяртай. Бидний урилгыг хүлээн авч Бостоноос ган болдын номын нисэн ирж Америк дахь монголчууд номын болон өгүүлэн санан нэвтрүүлгийн зочноор оролцлоо. Цаг хугацааг өөрийнхөө хүсэл мөрөөдлийн эрхээр тоглуулж чадаж яваа энэ охин өнөөгийн залуу үеийнхний өнгөлөг төрхийг тэр чигээр нь тээгээд ирсэн мэт санагдаж байлаа. Тэрээр Кембрижийн их сургуульд сурахын зэрэгцээ Jolly Dance Group-ийн маркетинг хариуцсан захирлаар бас загвар өмсгчөөр хавсран ажилладаг. Ямар ч хүн байсан гэж өрөвдөл нэгждэг. Уян тийм аюулгүй уян сэтгэлтэй. Миний бодлоор л тэр хүн буруу юм хийсэн л алвал буруу юм хийсэн.
тэрэнд нь бол та бол очиод бол за би жоох ихтүүлчтэй ч юм тийх бол би ясгүй гэж боддیں۔ Буруу юмгээд шийдвэрлсэн сал тэр чигээр л үлдгэдэг. Яагаад гэвэл чи одоохондоо ээж болоог байгаа учраас ээж болохоор яг ээжгээ болно. За ингээд манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор номин маань оролцсон номин болвол Америкийн нэгдсэн улсад энэ том гүрэн дотор явж байгаа амжилттай бас өөрийнхөө Монгол гоо сайхан энэ сайхан ажилсаг чанар бүхнээрээ Монголыг харуулж Монголынхоо охтуудын нүүр царай болж яваа юм охин манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочин байлаа. Номиндээ их баярлалаа. За стах баярлалаа. Батцэг ихчтэй намайг энд мумаша тахта минь түргээрээ намайг энд нэвтрүүлэгтээ уурж авчирсан. Мэдээж сэтгэл бол үнэхээр хангалуун байна. Тэ одоо ийм ярилцлаганд орсон гэснээсээ илүү одоо би энийг чинь одоо ингээл насан туршдаа хадгалж явна штэ энэ бичлэгээ тий. Тэгээд манай гэрт байгаа Монголд манд байгаа гэрийнхэн ээж дүү одоо хамаатан садан найз нөхөд бүгдэнд нь одоо ингээд зориулаад танаа нэвтрүүлгээ дамжуулаад ингээд минь хүрэх гэсэн юм аа. Та дэдээ үнэхээр хайртай шүү. Тэгээд өдөр болгон санаж явд юм шүү. Тэгээд удахгүй уулзлаа түр баяртай. Тэр үржиж иргээрээ тий. Далайн эргээр аялаа гэхгүй юу. Тэгээ ээшигээ авсирж басаа энэ аваар ямаарэ гэхгүй юу. Ирээрээ түр баяртай гэж шүү дээ. Түр баяртай. За баярлаа. За их баярлалаа шүү. Монголчин бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэн өвөрмөс төрхийг Америк оронд таниулж нүд баясхан сэтгэл бадраа яваа номиндоо амжилт хүсье. Эгэлхэн энэ бүсгүйн түүх намтрыг хэн нэгэнд ил гарган ярвас мэхийн ёсломоор ардчлалын давлгаа түрэн орж ирсэн анхны өдрүүдийн дурсамж нь бахархалтай бөгөөд сонирхолтой. Цэл залуу насныхаа гал төлөөр бадарч явсан эд залуухан он жилүүдэд ар гэр үр хүүхдэн орхин ардчлалын үйлс эрчүүттэй энэ зэрэгцэн зүтгсэн түүнийг өдийн насандаа харийн газарт нам гүмхэн амьдарч байгааг нь бодохоор хайрламар ч юм шиг. Хамгийн том баяр таны хувьд ямар баяр вэ? 12 сарын 10. Яа, хүний эрх өдөр. Энэ баяр. Баярын өдрөө. Баяр. Тэмдэглэдэг үү? Тэмдэглэдэг яхаа. Тэр уйлдаг. Тийм үү? Энд байхад уйлдаг. Яагаад? Баярлж уйлдаг та. Миний нөхдөд тэнд яг баяраа хийж байгаа. Тэр тэгж байгаа. Энэ ингэж нөгөө хүмүүсийн өөрийнх нь онцлогийг айгуу сайн мэддэг учраас за тэр яг тэгж байгаа тий. Батуул дараа тэгж байгаа ч гэдэг юм уу тий. Манай цагаан дарын ингэ төвшин маань ингэж байгаа. Жижиг болд маань ингэж байгаа ч гэдэг юм уу. За бүр одоо бас лидерүүдийн мэддэггүй орон нутагт гэдэг шиг нэг тий. Би чинь октябрь дүүргч одоо сонгон хайрхан Баян гол гэж хоёр том дүүрэг боллоо шүү дээ. Хуваагаад том дүүрэг байна шүү дээ. Тэрний анхны эмэгтэй нарын бичгийн дараа нь аяллаа шүү дээ би. Тийм учраас тэнд одоо хамт нь одоо зүтгэж явсан манай гişүүд гэлдэх юм бол тийм одоо одном ингээл жоохон охин байсан та тэр одоо яаж явуул гэл тийм тэгжэл баярлж явах та гэл их олон хүн байна дөө ёстой нэр дурсаад барах болон байна. Тэгээд дээрэс нь энэ сайхан үйл явдлыг хамт тэмцэж явсан тэр нөгөө нэгийг мөрөөдөлтөд төвтлөгдөн унтах нарид холаасан үр хүүхдээ бас нэл хүүхдүүдээ хаян явсан энэ амьдрал энэ тэмцлийн дунд хань ижлэн алдах. Зарим салсныг нь одоо тооцоо байлээ тий. Тэр яг таарахгүйгээр салт юм. Гэтэл салыг салаагүй одоо өнчил хагцлаар салах хань ижлэн. Магадгүй ээж аваа алдсан. Өчөн өнчсөн. Ийм үзүүд би Хадбаатар гэдэг байж нэг жаргал гэдэг байж. Тэгээ тэрний одоо 4-5 хүүхэд нь хаана яваа мэдэхгүй. Тэгэл тэднээсийг бодоход би одоо хотын хамгийн анхны дараа хөөрхөн залуун гадны зураг зүйн газрын инженер залуу байсан. Тэгээд энэ олон хүүхдүүд ингэ бодохоор энэ сайхан өдрийг үзээгүй тий. Ингэртээ бидтэй адилхан. Өнөөдөр би алтан гацаар шагнуулчаад тий. Харин оронд намайг танихгүй хүн чинь л тад баяр хүргэе гээл тий. Таны буйнаар таны буйн ч яхад арчлын буйнаар таны оруулсан тэр хувийн нэмрийн тэр буйныг эдлээд өнөөдөр ингэ явж танд баярлалаа гэх. Тэгэхэд би заримдаа ичгшгэл болд юм байна. Миний чих юу ахвтэй гэсэн гэрнээсээ тэгэл тэр сайхан хамт зүтгэж явсан усууд юм байна. Энэ
үзэж чадахгүй ингэж цаг усаар явсан хүмүүсийн төлөө би уйлдаг. Харамсч нэг уйлдаг, нөгөө талаараа баярлж нэг уйлдаг тийм. Нацгийн ганх хуйг хэмээх энэ хүнтэй уран бүтээлээр нь ичнээ танил явснаас биш нүүр тулан учирч байгаагүй билээ. Түүнийг бадрангуй онгодоор хөглөгдсөн ширүүн төрхтэй зураачаар төсөөлж байсан маань хол зөржээ. Аядуу намуухан дуутай, хөдөлгөөн бүртээ бусдад тавих анхаарал хүндлэл шингээсэн нүдэнд дулаахан гэр бүлийнхээ хамт биднийг угтсан юм. Соёл урлаг одоо өнөөдөр л одоо нөгөө хүмүүс ч одоо нөгөө нэгсэндээ нөгөө бууз хэвсэг бариад байлтна гэхгүй соёл урлагаар л одоо хоорондоо үнэхээр соёл урлаг гэдэг бол одоо бүх юмний л бамбай болцсон цаг биш ч тэр утгаараа зүгээр яг би одоо ингээд нөгөө Чингис хаан үзэсгэлэн гэрлэг жишээ болгох гэдэг л да. Чингис хаан үзэсгэлэн бол одоо үнэхээр бас гад байрны хөрөнгө оруулалтаар Америк гадныхан бол үнэхээр сайхан тэгэлж сайхан хөргсөн тэр үзэсгэлэн бол одоо энэ Америкийн хамгийн том музейнүүдэд гарч байгаа тийм. Одоо би бол гэртэл тэр урлагийг л одоо үйлж сурсан л үнэхээр ээжээгээ дагж юм хийж сураад одоо гар хорооны үзүүртэй одоо би хувцаа бол өөрөө хөдөлтөж авдаг байсан л үнэхээр өөрөө хувцас мөцөг загвар дизайныг гаргаад хийж өмсөөл ингээл явдаг байсан жишээтэй. Энийг хаана ирсэн? Энийг болохоор Монголд хийлгэсэн л да. Одоо сүүлийн үед тий. Одоо хамгийн их хоёрын тий биднесийг төвлөж бид одоо урлагт элэгтэй болгосон бол мэдээж хэрэг явдаг гэр орон аав ээж нутаг бас их эцэг тий. Тэгээд мэдээж хэрэг одоо тэр багш нар одоо тохиолдол одоо манай тэр шашны урлагийн талаар сурч гисэн. Тэр түрүүн нэвтэрсэн данзан багш байна сэрэтрэга данзан гойднес гэлтэй бас үг багш энэ хэдэн болсон байна. Тэгээд одоо манай урлагийнхаа төмөгч болгож идэм улсартын төвч гэж чуулгынхаа дандаа хамтарч ингээд уран бүтээлээ хийжсэн. Монголын соёл урлагийн ертөнцид төдийгүй дэлхийд даяар бүтээл нь бишрүүлэн бахархуулж яваа түүний гэрт сурвалжлах ажлаараа нэгэн үдшийг хамт өнгөрөөлөө. Өндөр соёл, мэдлэг боловсралтай, зураач, баримлж, ган хуягтай хуучилж суухад яриа хүртэл төвөггүй эвлэж байсан юм. Би хэмбэ жүжиг бидний мэлмийг мялан сонрыг баясгаж байсан цаг саяхан мэт. Уг жүжигийн зохиолыг бичиж гол дүрдэн тоглосон хүн бол Монгол улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин Болдбаатар гэдгийг үзэгчид андахгүй. Тэрээр бас гал тогооны дээд зэргийн чулуун хавтан бэлтгэдэг үйлдвэрийн эзэн билээ. Түүний найз Мэнд сайхан энэхүү жүжигийн ерөнхий менежерээр ажиллаж арт талын хамаг ажлыг нугалсан хүн. Америк дахь монголчуудыг шуугуулад авсан би хэмбэ жүжигт Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Болормаа, Алтан баган, Оюун сүрэн, Болдбаатар, Ламаа нар тоглож Монгол улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин Алтан баган найруулж сансар гэрэлтэх хөгжмийн зохиолчор ажилласан билээ. Тэд зүг зүгээсээ цуглан ирж эрхэлж байгаа ажил төрлөө завсарлан сургууль бэлтгэлээ хийж жүжигэн босгосон. Одоо Америкийн нэгдсэн улсад амьдарч эхэлж байгаа монголчуудын хамгийн анхны бие даасан жүжигийг хийж чадсан хамтлаг гэдгээр энэ бол тэгэл яг л үлдэн шүү дээ. Би бол бахархаж байна. Тийм. Тэгээд тэр менежмент явуулж исэн өөр бэрхшээлтэй юмнууд нь ямар юм байсан бас энэ саяны тоглосон хотуудаас хамгийн сэтгэлд нь хүрсэн сайхан тоглолт аль хотод болов? Аль хотынхаа илүү хүлээж авав? За ер нь бүгд л сайхан хүлээж авсан. Би тэгтээ Сан Францискоор явж чадаагүй. Манай Болдогийн найз Баяраа гэдэг нэг залуу тэр ерөнхийдөө Мэндийн ажлыг яг Мэндийн шиг хийсэн. Тэгээд явсан. Би бол Чикагод явсан энд харилцажсэн. Тий. DC данс тоглоход бол яг тэр тоглолтын урд орой одоо манай багнаах тэгээд за маргааш нөхдөө гэдэг хүн айлгаад байгаа байхгүй чи одоо оногоонд орох уу олон далдартай болох уу гэдгээ шийдэн шүү тэгээд тэгээ ингээ хүн ингээд нэлийн их гिचээсэн л дээ ер нь бид нар бүгдээрээ богинохон хугацаанд бэлдэж гаргасан болохоор айгүй их сандарч ирсэн. Тэгээ би DC тоглохдоо их өөрийгөө жоохон овер акшнтай тоглосон байх. Ер нь жоохон сандарч ирсэн. Гэтэ сайхан болсон. Чикагод бол би бүр айгүй гоё тавирсан. Чикагод бол би айгүй гоё ирсэн. Ерөөсөө яг тэр орчныг бол зэрэглийг ч орчныг ч айгүй гоё. Хүн мэдэрдэг шүү дээ. Тэгээд санд бид нар очиход бол бас их сайхан байсан. Энэ бол бид их зүгэлсэн л дөө. Ер нь бол энэний яхан бай тэрний яхан. Би нэг бүгдийг яг ингээ хийцсэн биш. Тэр одоо мэндэж ирдэг байлаа, болдож ирдэг байлаа. Бодоггүй сансраа тэрний яг наач хитрхий юм болчих юм шиг ингээл. Тийм үү. Би ч өөр нөгөө өдмий чи хэдэн зуун сонссоор бас үлдээ би нэг янзаар хүлээж байгаа. Тэнд гадаа сууж сонсон гол өөр янзаар хүлээж авдаг шин. Тэгэл тэр мөрний ингээл хасч нийлүүлж гэсэн. Хамгийн гоё хөгжмийн хэсэг тэр Ламаа
ингээд төгсгөлдөө ламаа чи Монгол руу яваа, эхнэрлүүгээ яваа гэд ингээд нэг тойрдог хэсэг дээр нэг явдаг аюу. Тэр л ерөөсөн хамгийн гоё. Айгу ингээд гэгэл баг. Компанийнхаа юмны DVD хийсэн. Яг ингээд ийж байна. Хулгайлаад явсан. Заалгасан гэж яаш. Заалгаад тэгэл адилхан принтер олж аваад заагаа сурахгүй ганцсан юм байна. Заагаад ерөөсөө сурахгүй ганцсан юм байна. Чи юу? Компьютерээс байхгүй шүү дээ. Энд ч ярихээ сонсоор ах хий чинь. Ажил дээр очихоор мэндэ хий чинь. Тэгээд мэндээгээ сая DVD гарах болохоор явж байгаа. Дүү ганцхан юм биш. Манай теракт гэдэг. Танаа гэт ганц муу хүн байна. Босд нь бүгд сайн хүн гэдэг. Манай муу бандиг тэгдэг байна. 13-тай. Хөгжмийн зохиолч Сангид Оржийн сансар гэрэлд бидний студидтэй уран бүтээлийн дундаршгүй халуун яриа өрнүүлсэн юм. Нэг л мэдхэд өглөөний 3 цаг болж байсныг бид анзаарлаа. Оройдоо тоглолттой байдаг урлагийнхны одод зөвхөн шөнөл төгдөг хэмээх хошигнолоор энэхүү хэсгэн завсарлаж та нартаа уран бүтээлийн гялалтсан амжилт хүсье. Бид явуулын амьдрал дасч дадсан хэдий ч бусдын сэтгэлийн элч гэрлийг мэдэрч халамж инэрлийг хүртэж явах таатай байдаг. Хууль дүрм эдний ард түмчээс ягштал биелүүлнэ. Цагдаа зогсооход одоо ердөөс яг л зогсно. Шалгуулах ёстой бичвэрнтэй шалгуулна, бүгдийг нь үүснэ. За тэгэл орчин тойрондоо цэвэр үзэмжтэй байх ёстой тийм ээ. Энийг бас надад занаа захын л одоо хогоо хаяхгүй. Хогийн савар хогоо хийж сурч шít хүмүүс нь. Тэр нь надад их бас айтайхан санагдаад байгаа юм. Одоо ингээд эндээс очих улсууд бол Улаанбаатарт жишээлбэл хурд хичнээн гэж заасан байт хамаагүй байхгүй. Хуулиа өдийг сахидаг болох байх. Тэг чи одоо спид лимитээр ягштал барьж шүү дээ. Ягшлыг спид лимитээр барьж явна. Ирсээс хойш ер нь ганц л удаа цагдаа зогсоолгож үзсэн юм биш 10 жил болоход. За тэгээд Улаанбаатарт ч би болгоод хизээч ил хог хаяхгүй. Тэ? Хогийн савлах хог юм. Хизээч хог хаяхгүй байна. Хүмүүс битээ хог хаягийг бас ухуулаас уучлаарай явуул байдаг. Та хүн газар хог хаяж явах нь та одоо хогийн сав барин энэ рүү аваад хийчих танд хэцүү биш үү гэж хэлнэ шүү дээ. Өөртөө зориулаад би одоо ингээд чагнуур даалтны аппарат элдв шалдуу гэдэг ойр зурхаа тийм юмнуудыг базааж авсан юм дэс. Авалгүй яг чанараасаа өсвөл аппаратнаас өсвөл энэ сайхан юм байна гэж одоо жишээлбэл зүүн имчилгээ, физик имчилгээ гарын дор миний эдийн засгийн хувьд өөрөө худалдаад авчиж болчмоор юмуд аавна шүү дээ. Аавн тэгээд бас сэтгэл байгаад яах юм бол эмнэлэгтэй ч гэсэн очвол бас өөрийнхөө хэмжээнд чадлынхаа хэрээр очиод бас нэг нэвтрүүлчихээр нэг багаж тоног төхөөрөмж байвал бас аваад буцхсан гэсэн бодолтой байгаа шүү. Хүү охин хоёртой, 2 зээтэй, 1 хүргэнтэй. Одоо 1 хүүтэй байсан чинь сайхан хүргэнтэй болж 2 хүүтэй боллоо. Тэгсэн чинь хөөрхөн гүндээс хөөрхөн зээ хүү гараад ирсэн. Одоо би тулгын 3 жил шиг сайхан 3 хүүтэй гэж бодож байгаа өөрийгөө. За тэгээ байжсэн чинь хөөрхөн зээ охин гараад ирсэн. Одоо 2 сайхан охинтой ингээд 5 сайхан хүүтэй. Тэгээд энэ 5-ыг хараатал жаргалтай сайхан л гэж айлыг бүтэн сайхан болгоно юмсан юм. Жаргалтай л ээж. Ярьж байгаа шигээ бусдад хандаж чаддаг энэ бүсгүй түүний хань үр хүүхдүүд бидний гэртээ өрн бүхий л талаар анхаарал тавьж байсан юм. Түүний сайхан сэтгэлээс л бүх юмний сайн сайхан болгонд ундарч явдаг. Тийм болохоор зэрэг болгон л ундарч цацарч гэрэлдэж яваасаа л гэж бодож явдаг юм л жирэнлэг эмэгтэй эмч хүн байна. Аз жаргалын нар тооноор нь гэрэлтэж алаг үрстэйгэн жаргаж яваарэ. Аяллаа хугацаанд онцгой сэтгэл төрүүлсэн нэгэн зүйл бол Вашингтоны Монгол сургууль дээр очисон явдал юм. Саяхан 5 жилийн ойгоо тэмдэглэсэн энэ хамт олон Америк дахь ууган Монгол сургуулиудын нэгэнд зүй ёсоор ордог. Гараад авчаад одоо ингээд Монгол сургууль багтаа байна. Тийм тэр утгаараа бас хоёр тусдаг. Ер нь Америкт ажиллаж амьдарч байгаа монголчуудын үүсгэн санаачилсан олон арван ажлуудаас хойч үеийнхнийхээ төлөө хийж байгаа буянтай үйлс хамгийн чухал, хамгийн өрөөгөөжтэй тооцогддог. Тийм шүү дээ. Гаврошиг чи самархаа. Ашгаа зогтой тэр хүчин ёстой миний найз. Хүүхэлсэн гэсэн цаа тэгээд ер нь суур боловсруулалт. Тэгээд энэ анх ихэд орсон мөртлөө дундаас дүүг харахаас аргагүй одоо бас засварлсан байгаа жишээ. Манай хин Кикбоксер одоо 2 удаа дэлхийн орсон. За. Хэд он? 2004 онд 2 холбооны авраг болсон. За.
WPK, USKB. Тэгээд Азийн урагт боксing Азийн урагт хүрэх медаль авчихсан. Хамаг медаль авсан биз дээ. Боксер бол их олуулсаас алт мөнгө хүрэх медаль авчихсан. Одоо энэ Монгол сургуульд хэр удаа маш хийж байна? Яг жил хагас. 2 дахь жил авчихсан. Давай урагшаа. 1 2 Одоо ийм сургуулиуд монголчууд төвлөрөн суурьшсан муж хотуудад улам олноор байгуулагдах болжээ. Үр хүүхдүүдийнхээ төлөө ийм орчин бүрдүүлэхэд хичнээн хүний хөдөлмөр ямар их хичээл зүтгэл орсон нь ойлгомжтой. Монголын багш нарын өдрийг тохиолдуулан эцэг эхийн зөвлөлөөс хүндэтгэл үзүүлэн бяцхан арга хэмжээ зохиосон нь сэтгэл хөдлөн байсан. Саран туяа захиралтай Америк дахь Монгол телевизийн нэвтрүүлгээр эмчийн зөвлөгөө болон хөтлийн явуулдаг Гимнайн оюун бэлэг гэгч энэ бүсгүйг Вашингтон орчмынхан амтахгүй. Өнөөдөр хувийн бизнесийн газраа сар шинийн буузаа найз нартайгаа чимхэж байгаа нэмэ. Оюун бэлэг газар дээрх ганц эгчтэн аимшигэн хайртай. Манай номын зочин оюун бэлэгтэй харьцахыг хүссэн хүн одоо энэ дэлгэцэн доогуур гарч байгаа хаяг энэ утасны дугаараар харьцаж болно. Энэ хүн маань одоо бизнесийн талаар бөгөөд эмнэлгийнхаа талаар бас бусад одоо та бүхний сонирхож байгаа асуултанд хариулах болно. Ер нь эгчтэй байх сайхан биз? Сайхан шүү дээ. Би ерөөсө зулаад дэрэг ирэхэд төрсэн ганц эгчтэй шүү. Манай овдон угсаа бол ерөөсө аюу тийм сайхан сэтгэлтэй хүн тусалж явдаг болсон ч юу. Тэрийгээд миний битгий мартаар хатгалж ороо гэсэн юм. Тэр үнэн. Гайсар нэгжсэн аа. Аюу гоё шүү манайчтай. Аюу тийм хүн сэтгэлтэй тийм хүн тусрах сайхан сэтгэлтэй хүн байдаг шүү. Эгчтэйгээ санаад байна уу? Санаж шүү. За тэгээ удахгүй уулзах юм чинь эгчтэйгээ хамт хоёулаа суугаад цайгаа уугаад хуучаа хөрөөд бас бизнесээ явуулаа тийм ээ. Би тэр мөчийг тэсэж одоо хүлээж авах удахгүй ч. Ер нь Монголоо санаж байна уу? Монголоо санддаг шүү. Аюу санддаг шүү. Нийтдээ хэдэн жил болчлаа? 11 жил болж байна тий. Урт хугацаа шүү. Та нар бол хамаагүй. Та нарт бол эртээ дэрэг офис чинь хоолч Монголд байгаа. Би ганц ихтэй л хувцсыг явуулна гэж явуулдаг шүү дээ. Тэгээд надад аюу гоё юм уу? Би дандаа чиний мөр гоё тэгээд тэгдэг байхгүй тийм. Гурван ихсэг дод их том ирсэн шүү дээ. Тий. Яа над энэ. Зүгээр их гоё байлаа. Аз жаргалтай амьдраарай гэж хүсье. Их баярлалаа. За баярлалаа. Та нар ч гэсэн ажлын сайхан амжилт хүсье. Баярлалаа. Банк санхүүгийн салбарт ариун их туршлага хоримтлуулсан даваа жаргал бүсгүйх Вашингтонд нүүж ирээд дөнгөж төвхнөд байлаа. Нутгийн садангинд хэдхэн цаг саадсан ч уул усандаа эргэж очиод ирсэн мэт сайхан байсан шүү. Халуун дулаан зочилсон та нартаа их баярлалаа. Топ мастер чулууны үйлдвэрийн эзэдтэй хийсэн ярилцлага онцгой сонирн байлаа. Хад чулууг хараад ханашгүй урлагийн бүтээл болгож чаддаг энэ хүдэр бадриун эрчүүдийн дотор ямархан нандин утас доргийн эгшгэлж байдгийг мэдрэх зүйрлэшгүй санагдсан юм. Тийм саналыг сайн дэмждэг. Би биенийхээ саналыг ойлгож тийм давуу давуу тийм сайхан зөөлөн чанартай л хүн. Их сайхан зөөлөх хүнтэй. Ингэтэр ах нь ямар чанартай? За ингэтэр ах одоо би үл ямар урд нь нөгөө Монголд байхтай гэдэг юм да тийм ээ. Улсын ажил алга хийж байгааг болох тэр ах маань бол олон жил бас улсын ажил хийж исэн. Цаг барина гэдгийг бол харин ганц би энэ хүнээс сурсан да. Та гэр бүлийнхээ усууд яг энэ бизнес эрхэлж яваад мэдээж ард талын хүч одоо гэр орны бас төшиг их хэрэгтэй байдаг шүү дээ.
За манай гэр бүлийн нэг бол ариун таяа гэдэг. Эхнэр бид одоо нэг хүүтэй, нэг охинтой, 2 хүүтэй. Хүү минь одоо 14 нас хүрч байна. Охин маань одоо 4 нас хүрнэ. Тэгээд одоо бид тэр ахтар чанх үйлдэл нэгээл ингэ явж хат өөртөө бүх юм хийгээ явж хат өглөө 7-д гараад орой ер нь 11 12-оос нааш ирдгүү байсан л та. Тэгэл тэр хүнд үед ч одоо тэгэл хоолцоо бүх юм ланч бэлдэж өгөөл хүүхдээ аваад асраалаар гэрийнхээ бүхэл ажлыг залгуулаад одоо тэр шиг том тусны мөр хаана ах вэ? Тэгэл ярьж хийж байгаа ажил юм дээр чинь бас зөвлөн та хоёр одоо яаж чинь тэр чинь болж гин үү энэ чинь болохгүй байна уу? Ямар тусалцаа хэрэгтэй байна? Яах одоо санал оноо юу вэ тийм ээ? Тэгэл ингээл асууж яриад тэр тал дээр бол одоо арга гэр бол их сайхан манай эхнэр бол тэр тал дээр их сайн тусалж зөвлөдөг бас тэр. Тэгээд одоо эхнэртэй бол өөр хүүхдүүдтэй бас их баярлаа гэж хэлмээр байна да. Хамгийн их баярлалаа талархсан. Баярлалаа. Тийм. Таны тэгэлгүй яах вэ? Эхнэргүүгээр ерөөсөө ямар ч бизнесийн юуг бол ярихгүй шүү дээ. Эхнэр гэдэг бол сайн байж ижил бидний ажил өнөдөр юм байгаа. Тэгээ би агаатай бол маш их хайртай. Манай агааг дөрвөн биеийн Дарима гэдэг нэгтлэн мэрэгжилтэй. Нэг охинтой, охин маань өнгөрсөн жил high school төгссөн. Одоо нэг Нова гэдэг нэг коллежид явж байгаа. Сурж байна. Тэгээ ер нь бол одоо тэгэл ажиллал гадуур дотор явал ирэх болгонд л одоо халуун хоолтой гэр цэвэрхэн сайхан ингээд байх одоо манай их нэрийн л ач тус шүү дээ. Тэрний дайнд л одоо бид нэр өнөөдөр энэ дайныг явж байна. Тийм шүү дээ. Ганц манай эхнэр гэхгүй бас манай дүүгийн эхнэр ч гэсэн одоо мөн ялгаа авахгүй. Тэгээ бид хоёр эхнэрүүдтэй айл маш их баярлж явна. Ээжид нэртэй айл маш их баярлж байгаа шүү дээ. Тий ажилд явах ч одоо хувцсанаар бүх юм угаагаад эндүүдээ бэлдээ тавьсан. Одоо хүү маань хаяа өрөөр ихэд одоо хоол игээ тавьсан байж ин тэгэл одоо тэр шиг сайхан юм алахгүй шүү дээ. Ер нь тэгэл гэр бүл сайхан. Гэр бүлгүй бол хэцүү байна. Хартал найдвартай халуун дүүрсэн хөшиг байна гэдэг. Чулууны ажилч бас яг ингээд байраа зурлахлаар аягүй заван шүү дээ. Одоо ус шороо гэдэг ч юм бол тандаг. Тэр болгоны жил 7 хоногт 2-3 удаа ландарт хийж байгаа цэвэрлжил өгч шүү дээ хүүхэд. Эхнэр хоёр маань. Тэгээд ихгүй бол одоо өнөөдөр шиг ингээд ийм сайхан явахгүй шүү дээ. Тийм нөхцөл маань хүндэлтэй догоож угаацсан байгаа байх. За их баярлалаа. Хүний газар амьдралаа авч явахын зэрэгцээ ах トゥ амраг садандаа дэм болох гэж өөрөөсөө харамлах шахам яваа хэдий ч чулууны үйлдвэрүүдийн эзэд жүжигчин Болдбаатар, Энх төр, Мэд сайхан Нармайн, Америк дахь монголчууд номын ач холбогдол, хожимын үлдэц, өрнөж буй ажлын цар хүрээг мэдэрч хувийн зүгээсээ өөрсний санаачлагаар мөнгөн хандив өгсөн юм. Мөн Чикаго хотоос мэдээлэл.com-ын админ Үлзий хутаг номын буйныг дээдлэн анхны мөнгөн хандивыг өргөж байсныг дурдхад таатай байна. Та бүхэндээ талархснаа илэрхийлье. Бид элчин сайдын яамны ажлын нэг өдөр гэсэн сэдвээр үгэлэн сан нэвтрүүлгийнхаа ээлжид дугаар бэлтгэхээр хүрэлцэн ирж байна. За ингээд элчин сайдын яам руу орцгоё. За санаа. Окей. 9 цагаас ажлын өдөр эхэлдэг болохоор бэлтгэл ажлаа урьдчилан хийхээр аминда их л эртлэн 8-д очисон хэдий ч зарим ажилтнууд нь аль хэдийнэ ирчихсэн байлаа. Эднийхэн ажил сугалахаас өмнө бүх зүйлээ шалгаж тухайн өдрийн ажилдаа бэлтгэдэг юм байна. Зарим жолооч нар нь хүүхдүүдээ сургуульд хүргэж өгөх, ажилтнуудаа авах гээд бүрч эртлэн гардаг гинэ. Ерөнхий консулч бас эртэж нэгэн аж. Гэж сонссон шин айгүй их түрээд ирлээ. Ер нь таны ажил ийм их гэх юм уу? Ер нь их гэх юм байна шүү дээ. Цагийн өмнө хангах гэж байна л да. Америк гүрний өнцөг булан бүрээс иргэд холбогдсон утас чөлөө завгүй дуурч байлаа. Голдуу консулын чиглэлийн асуудлаар ханддаг тул энэ хилцээний ачаалал арай илүү байдаг гинэ. Номын маань хүндтэй хойморт мэдээж харьд суугаа бидний өмг төшиг төрийн маань төлөөлөл болсон элчин сайдын яам заларна.
Бидний элчин сайд Бэхбат бүрэлдэхүүнтэйгээ хүлээн авч яамныхаа тухай дэлгэрэнгүй танилцуулсан юм. Яамны ажил өргөн цар хүрээтэй. Төрийн хэмжээнд зохицуулагдах асуудлаас эхлээд жирийн иргэн тохиолдсон бэрхшээлийг хүртэл тэд төвшөнд нь зохицуулан шийддэг. Элчин сайдын яамныхан маань хөрөнгө мөнгөний талаар хязгаарлагдмал байдаг ч монголчуудынхаа дунд зохиогддог арга хэмжээнүүдийг боломжийнхаа хэрээр дэмжин төлөөллөн оролцуулж байдаг лээ. Элчин сайд нүүгэд байсан баярт зөвлөгчтэй байсан. Төрийн нарийн бичгийн дар Үе үеийн сайдууд тэдгээрийн албан ёсны хамт олонны талаар тайлбарлаж төв хүүхээс нь бидэнд ярьлаа. Үүний дараа яамны ажилтнуудын өрөөгөөр орж бид ярилцлага авсан юм. Монгол улсаас Америкийн нэгдсэн улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Бэхбат. Бүр одоо сургууль төгсөөд их удаагүй байхдаа Францд нэг анх том билэгдэж залуу байхдаа ажиллаа эхэлж байсан. Одоо бүх юмд ордог л гэж. Элчин зөвлөх Баатар. Ингээл дотоод ажил төлөвлөгөөний биелэлт одоо төвөөс өгсөн үүрэг даалгавраа биелэгдэж байна уу, хугацаанд явж байна уу гэдгээс эхлээд. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн асуудал хариуцсан зөвлөх Даваа сүрэн. За тухайн үед Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга байсан Олбрайтын санаачлагаар элчин сайдын яамны зөвлөх консулын хэлтсийн дарга Баттулга. Одоо их эцэг нь өргөдлөө гаргаад төрсний гэрчлэгийг аавна гэвэл бид нэр шууд бичиж өгч байгаа шүү дээ. Таны ажлын нэг өдөр элчин сайдын яамны дэргэдэх цэрэг батлан хамгаалахын алшээ Хурандаа Ганбат. За өглөө орж юуны төрөн имэйлээ шалгадаг. Элчин сайдын яамны худалдаа эдийн засгийн асуудал эрхэлсэн нэгдүгээр нарийн бичгийн дарга Ариуна гэж. Ер нь юм уншихад маш их цаг зарцуулах хэрэгтэй байдаг. Элчин сайдын яамны 2 дугаар нарийн бичгийн дарга консул Эрдэнэбаяр. Гадна бичиг баримт тэгвэл хариуцдаг байгаа. Боловсрол соёл шинжлэх ухаан хариуцсан 2 дугаар нарийн бичгийн дарга бөгөөд сайдын туслах Ананда. Ажилланаас гаднаас элчин сайдынхаа туслагыг хийдэг юм. Элчин сайдын яамны аж ахуйн эрхлэгч жолооч Сумьяд орж. Тэгээд одоо жишээлбэл өөрөө тэр засвар юм хүмүүс хийж чаддаг. Элчин сайдын яамны жолооч Лав сүрэн. Элчин сайдтай үйлчлэл явж байдаг. Тэгээ бие биенийгээ байхгүй бие биенийгээ нөхөд ажиллаад явж явах үүрэгтэй. Консулын техникийн ажилтнууд үүр цайх Ганбаяр. Тэгэхээр наашаа ер нь ойрхон элчин сайдын ямар бол гүйтэлтэй байдаг шүү дээ. Харин тийм бол яах юм бэ? Бид хоёр гадаа гоё болохоор зориуд алхаж явж байгаа. За салхилангаа тий. Охиндоо юм харуулаа машин ингээд харуулаа их дуртаа хаа гэж тавхаад. Тэгээ явж байгаа. Тэгээ Монголынхаа нутгийн дэвсгэр дээр явж штэ та. За баярлалаа. За баярлалаа. За гэрчлэгээ аваарай. За мань за. Бидэнд цаг зав гаргаж нэвтрүүлэг бэлтгэх ажиллагаанд сэтгэл дэлгэн өгсөн та бүхэнд талархснаа илэрхийлье. Энэ бол бидний төдийгүй нэвтрүүлгийг маань хүсэн хүлээж үздэг мянган үзэгчдийг хүндэтгэж байгаа хэрэгвэлээ. Төрийнхөө яамн дээр ажилласан 2 өдөр бидэнд дулаан сайхан сэтгэл үлдээлээ. Дараа нэвтрүүлгээрээ дэлгэрэнгүй уулзах болно. Вашингтонд ажилласан энэ өдрүүд дурсамжтай сайхан байлаа. Аливаа юм зоригтой цаг хугацаатай байдаг болохоор бид туулсан өдрөө аян замд гарсан юм. Төлөвслөөс маань олон хүн хандаж уулзах гэсэн хүсэл тавьсан ч амжаагүйдээ бид хүлцэл өчье. 5 дугаар сард Вашингтон, Нью-Йорк хотуудад номын зочны сурвалжлах ажлаараа бид эргэн очих болно.